За ерөнхийдөө шиний битүүнээс эхэлдэг юм да бидний уламжлалт хурал бол одоо өнөөдрөөс эхлээд орон зам руу хурж байна. Тэгээд хуучны хурлууд эхлээ явцсан байгаа. Эхлээд хурж байгаа. Битүүн шиний 15-ыг дуустал бол тэр молом ерөөл хурдаг. Чомброл жонго бурхан багшаад эрд төвлөгөө үзүүлсэн 15 өдөр. Энэ молом ерөөлөө улам жилээсээр бол бид нар хурлаа явна. Гаднаас бол одоо гадны сүсгтээ олон зориулж засалт энэ ном айлтгал бол авахгүй гэж байгаа. Шиний 15-ыг дуустал айлтгал авахгүй. Сүсгтээ олон таа хүн бол ерөнхийдөө энэ уламжилт одоо ерөөл хурлаа бол хурж байгаа юм байна гэж өөртөө дотроо сүсгэлж даган баясаад тэгээд энэ одоо онцгой байдал энэ өндөржүүлсэн онцгой байдал хэзээ туслагдана уу? Энэний ар дээр бид нар таа хүн дээрж телевиз араадаагаар зар өгөөд тусгаалan заслын ном бол уншина. Тий. Ер нь бол яг монголчууд нөгөө 15-ны дотор заслаа хийлгээд сурцсан хүмүүс бас юу яаж магадгүй. Тэгэхдээ заавал бол одоо шиний 15-ны дотор засал хийнэ гэсэн юм байхгүй. Албатай биш. Ер нь бол хийвэл сайн гэсэн бэлэгдэл байгаа юм. Тэр шиний 1-ээс 15-ны хүртэл бурхан багш эрд туулгаан үзүүлсэн 15 өдөр уншилвал илүү буянтай гэдэг учраас хүмүүс уламжил болоод тогтцсон байгаа. Инжилийн хувьд бол жоохон онцгой одоо шавчаад энэ ом байгаа учраас тэрийг одоо энэ онцгой байдлыг зарласантай холбогдуулаад бид нар заслын ном уншихгүй. Энэний ар дээр тусгаалan өдөр одоо зар явуулж тэгээ инжилийн жилдний урлыг бол нэлээд ойрхон хуурна. Энэ онцгой өндөржүүлсэн байдал хэзээ суслагдсан тэрний ар дээр заслын ном уншнаа л гэсэн бодолтой.